Орой минь сонсогчдоо өнөөдрийнхөө дэгжин зүрх нэвтрүүлгийг танд хүрэхэд бэлэн боллоо. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгээр танд хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга хэлбэр ямар арга хэлбэрүүд байсан тухайс суралцсан зүйлээ бас хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр таны хувьд өнөөдрийн нэвтрүүлгийг зүгээр сонсоод өнгөрүүлэхгүй. Үнэхээр нэрээ тийм байдаг шүү. Юуг нь бид хэрэгжүүлж болмоор байна. Юуг нь бид бас өргөжлөн уламжилж авч явах хэрэгтэй байна. Юу нэг энэ үед тохиромжтой байна гэх мэтчлэн та өөрийнхөө авах гээх ухаанараас аваад бас дамжуулах хүмүүстэй дамжуулаад шеэр лайк харамгүй хуваалцсна гэдэг итгэлтэй байна. За хамгийн ихэнд хүүхэд хүмүүжүүлнэ гэж ярихлаар бид нэр маш олон зүйлийг хуваалцж болно. Хүмүүжүүлэх арга барил дээр ялангуяа. За тэр олон арга барилууд дундаас таны хувьд аль нь хамгийн боломжийн санагдаж байна? Тэрийг бас та бидэнтэй хуваалцаарай. За миний хувьд болохоор өнөөдөр та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодож байгаа зүйл нь юу гэхээр үг гэдэг зүйлийг бид нэр хэрхэн хүүхд хүмүүжил дээр хэрэглэснээс хүүхдэд ямар нөлөө байдаг тухайс илүү их ярилцмаар байгаа. За тэгэхээр хүүхдэд гэлтгүй хүнд ч гэсэн үг гэдэг зүйлээр маш их нөлөөлөх боломжтой байдаг. За тэгэхээр хамгийн түрүүнд үг гэдэг өөрөө хүчтэй гэдэг зүйлийг та хамгийн сайн мэдж байгаа учраас хүүхдийг шаргуу, дайчин болгодог үгийн хүмүүжлийн үн цэнийг өндөрт тавьсаар ирсэн тухай бас уламжлагдсан яригдсаар ирсэн байдаг. Тэгээ энэ шахаа аргагүй эргээд бидний амьдралд бодоход нэрээ тийм шүү. Бид нар тийм үгийг сонсож өссөн эмээгээсээ өвөөгөөсөө аав ээж ах хичээсээ сурсан байна гэдэг зүйлийг бас хамтдаа ярилцаад өнгөрдөг байгаа. За тэгвэл сайхан үг хүүхэд гэлтгүй хүнийг ажил амьдралын замаа зөв сонгож өсөн дэвчгэд тусдын болдог бол бодлогогүй хэлсэн булчимгүйг нөхрийн санаа сэтгэлд харт олд бүлдээдэг болохыг бас монголчууд маань эрт дээр үеэсээ анзаарч мэдэж амьдралдаа хэрэгжүүлж ирсэн байгаа. Тэгээ тийм ч учраас сайн үгийг эмтэй, муу үгийг сумтай зөөрлсөн байдаг ба. За би яг ямар үгний тухай яриад байна вэ гэхлээр танд энэ үгээ эхнээс нь уншиж өгье. Үг хатуу боловч амьдралд тустай. Эм гашуун боловч аминд тустай. Инээсэн бүхэн нөхөр биш. Ууралсан бүхэн дайсан биш. Эргүү магтуулах дуртай, илжиг ачуулах дуртай гэх мэт маш олон үг байдаг. Тэгээ эндээс харах юм бол магтлаа гэж бүү баяс, мууллаа гэж бүү гонь гэж хүүхэддээ сургаж тэдний дэргэд өөрсдийг нь магтдаггүй. Бас зарим тохиолдолд хатуу гараар биш, хатуу үгээр сургаж ирсэн гэр бүл бас байдаг байгаа. За үгийг ухаан ойлгож чадах хүнд бол тодорхой эзэнтэй. Үлгэдээ зөв хэлж сурахыг зааж өгдөг байсан байгаа. Үнэхээр чадахгүй хүнд нь бол арай амархан үгийн сонголтоор арай зөөлөн аргаар сургадаг бол сайн ойлгож чаддаг хүн байх төдий ч нэ яг тодорхой эзэнтэйгээр яг тодорхой ойлгох, яг нүдэнд нь харагдах ч юм уу те иймэрхүү байдлаар энэ цаашлаад бүр хатуу зарим хүмүүс арай хатуу хэлжүүдэ гэж хэлэх хэмжээний үгийн сонголтоор зааж сургадаг байсан маа. За жишээлх юм бол арай зөөл нэг нь хэлэхэд хэлэх үгийг эзэнд нь тавих морийг ижээлтэн, үг давтвал бэлэг, ном давтвал бэлэг. Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг үнсэнд хайсан сувд хоёр яг адилхан гэж бас сургадаг байгаа. За энэ нь ямар нөхцөлд ямар хүнд юу гэж хэлэх вэ гихчлэн оюун ухаанаар бодон тунгааж бас үгээ дүгнэн цэгнэж ямар ч үед хүнтэй зөв үгээр харилцаж сурахад чиглүүлж хүмүүжүүлдэг байсан аргын нэг байгаа. За үсэг бичиг бий болоогүй байсан эртээр үеэс ч гэсэн эхэлсэн энэ монгол аргууд өнөө үед ч гэсэн монголчууд үндэснийхээ эрхэм найдын соёл сурталыг уламжилж батлахын төлөө үе уйлрын хүүхэд багчуудын нас сэтгэц бас ой тогтоолтын онцлог чадварт тохирсон бас авсаархан ил талтай ил тодорхой
тийм тайлбартай сургаалт үгсийг онцгтон тохируулаад хэлж сургадаг байсан. Бас нөгөө түгээр том болсон үгний учир утгыг ойлгодог болсон, хүлээцтэй болсон хэлсэн үгийг эргээд шууд хариу үйлдэл үзүүлдэг биш. Энэ тухайга бодоод, бясалгаад бас хуваалцдаг. Хариу үгийг ашиглан зөв харилцаж чаддаг хүүхдүүдийн хувьд л даалт утгатай сургаал үгсийг хүртэл хэлж өгдөг. За дээрэс нь эцэг эхэн ч юм уу томчууд нь санаачлан зохиож хүүхдэд ухаарлыг өгдөг. Бас дээрэс нь хүүхдийг хөлд орж ярих гүүхээс нь эхлүүлээд ахуй ертөнцтэй танилцаж амьдралын замд орох хүртэл нь хүн болгонд тодорхой хэмжээгээр үгийн энгийн хэлбэрээс хүнд хэлбэр хүртэл ашиглан хүмүүжүүлж ирсэн. Нөгөөтэйгөр бас үг гэдэг зүйлийг хүмүүжлийнхаа хэрэгсэл болгож ирсэн түүх биднэрт маш эртнээс байдаг байгаа. Тэгээ миний хувьд Солонгост ойдон жил амьдралаа. Бас өөр гадны соёлуудыг бас сонирхож судалж үзлээ. Бас хүүхэд хүмүүжлэлээр хэрхэн яаж анхаарах тухай бас судалгаануудыг маш бага хийж үзсний үндсэн дээр соёлын ялгаа мэдэж гардыг юм байна. За соёлын ялгаанаас гадна Монгол тэгвэл соёл, Монгол уламжлалаас арга уламжлалаас өвлөгдөж ирсэн арга тунд юу нь хамгийн онцлог байдгийм бэ гэж анзаарч харахаар зөрц зүг ийм сургаалт үгс ягт үлгэрүүдээр монголч ухаан, арга ухаан хүмүүжлийн аргад маш их дамжиж ирсэн байдгийн байна гэдгийг их ойлгодог. Өөр улсуудад бол сургамжт өгүүлбэр богинохон өгүүлэг гэх мэтчлэн зүйл уламжлагдж ирсэн байдаг бол эдгээр нь яг Монголын хувьд онцлог байгаа зүйлс нь үнэхээр сургаалт үгс хэл зүгээр онцлог юм уу да гэж хувьдаа боддог байгаа. Тэгэхээр сургаалт үгс нь болохоор ер нь гүн гүнзгий бас дээрэс нь өргөн дэлгэр агуулгатай байх тохиолдлыг бас хүүхдийг аргатахаас эхлээд анхааруулах, эмээх, хүндэтгэхэд сургаж байдаг тийм утга санааг агуулж яадаг байгаа. Тэгэхээр хүүхдийн мэдээ орохыг бас дагалдан сургах өгүүлбэр гэж тусдаа. За дээрэс нь агуулгын хувьд аяндаа гүнзгээрч байдаг тийм арга уламжлалууд бас тустай байгаад байгаа. За тэгээ хүүхдийн онцлогийг үндэслээд ачийг бүү март, өглөөг бүү оройд гих мэтчлэн. За дээрэс нь өглөөний сайхныг сайхан бүү бод, өсөхийн жаргалыг жаргал бүү бод гихчлэн амьдралын замд жолоодон хөтөлж оруулсан ийм сургаалт үг өгүүлбэрүүд бас байсаар байдгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд ч гэсэн бид нар эргээд хичнээн насанд хүрсэн ч гэсэн энэ үгс бага наснда сонсож өссөн үг хэдэж өнөөдөр эргэцүүлээ бодоход одоо ч гэсэн бодоод бясалгаад суралцаад явах үг яхаар гомон байдгаа. За тэгээ хүүхэд багтчуудын тухай сургаалт үгс аль нэг талаараа Монгол үндэсний үндэсний соёл бас оршин тогтнолтой яхааргүй салшгүй гэж хэлж болохоор харилцаа холбоотой нөгөө төгөр бас амьд харилцаатай байдгаа гэдгийг бас хуваалцгаа. Тэгэхээр юу вэ гэхлээр Монгол хэв маягтай, соёлтой тийм Монгол хэлбэрийн сургаалыг хүлээн авч шингээсэн хүүхэд багтчууд бага наснаасаа томоотой өсөн өндөж бас эцэг их нутаг усныхаа хүрээллийг олдог байгаа. Тэгэхээр ялангуяа нүүдэлчин монголчууд бидний хувьд одоо ч гэсэн монголчуудын гэрийн сургаалт үгс гэж байдаг те. Энэ сургаалт үгс сургуулийн өмнөх насны хүүхдэд сургаал болж сургуульд суусны хойноч тэр насанд хүрсэнч тэр ажил амьдралын замд орсны дараач тэр 100 хүрвч журам ёсыг дагнаа гэдэгчлэн хүн болж төрөөд өтөлтөлн сургаал болсоор байдаг үгс үнэхээр олон байдаг байгаа. Тэгэхээр бид нар давуулал, зүйрлэл, тонгоруулал зэрэг сургаал үгсийг тун эвлэг хэрэгэлдэг ард түмэн учраас Монгол үндэсний багчууд хүүхдийг багаас нь цэцэн, сэргэлэн, дууж, шүлэгч, авьяастай болгон хөгжүүлдэг тийм соёл их оронд нь яхаарахгүй байгаа.
Тэгэхээр монголчуудын хүүхэд багчуудад хэлэх сургаал өгсөн урт удаан түүхэн суурьтай болохоор нийгмийн ангит ахраг тухайн цаг үеийн улиран хуурж байсан нийгэм төр дүүлчилж байдаг боловч хүмүүнлэг үзлийн сургаал нь илүү их голлож байдаг учраас ерөөсөө энэ байр сууриа алддаггүй өнөөг хүртэл уламжлагдсан ирсэн байгаа. За тэгээд монголчуудын гэрийн сургаал гэж яриад байгаа энэ сургаалт үгс урт удаан хугацааны түүхэн цаг үеийг тулсан гэж байгаа. За тэгээд бусад ямарваа зүйлээр орлуулж болшгүй эрхэм үүргээ биелүүлж байснаар барахгүй. Нийгмийн дэвшлийг бас дагаж урагш хөгжсөөр ирсэн байгаа. Тэгэхээр өвөг дээдсээсээ бид нар уламжлан хүлээж авсан үгээс иш татаж үлгэр домгоор дүрслэн бас энэ дүрслэлийн арга дээрээс суйрлаад өнөөдрийн сургах явдлаа өргөжлүүлж байгаа нь эртний монголчуудын сургам хүмүүжүүлэх үндсэн арга хэлбэрээ хадгалж байна гэж бас үзэж болно. Тэр энийгээ бид нар хадгалж байна гэсэн бид нар заримдаа төсөөлөл үлгэрүүдийг ярьдаг. Жишээлх юм бол 15 толгойтой аслан ч гэдэг юм уу, эсвэл чөтгөр гарч ирлээ гэдэг домогч юм уу, эсвэл нисдэг цагаан морой хүлээлгэн ирсэн хүүч гэдэг юм уу. Бодит амьдрал дээр байхгүй ч гэсэн хүүхдийн хувьд хүмүүжүүлэлт нөлөөлөх бас дээрээс нь сэтгэн бодоход нь нөлөөлөх ийм үлгэр домыг хүртэл өнөө хүртэл бид нэр уламжлал авч үлдсээр байгаа, дамжуулсаар байгаа. Дээрээс нь орчин үед бас хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой гэлгүйгээр хүүхдэд зориулсан богино хэмжээний үлгэрүүдийг ч гэсэн зохиолчд маань бичсээр байгаа. Тэгээд хүүхдийн ном, хүүхдийн дуу, хүүхдэд багчуудад зориулсан телевизийн хөтөлбөрүүд гэх мэтлэн олон зүйлс яг өнөө үед маш их хийгдэж байгаад маш баяртай байгаа. Гэхдээ харин энэ зүйлсийг бид нар зөвхөн үзүүлээд хүүхдийнхээ хүмүүжлэлд эерэг нөлөөллийг хангалттай авчнаа гэж ерөөсө бодож болохгүй. Хүүхдүүдийн хамгийн их нөлөөллийг авж байгаа талбар бол яхаарахгүй цэцэрлэг сургуулаасаа илүү гэр бүл дотор байдаг. Хин нэгэн найз, хин нэгэн багшаасаа илүү гэр бүл буюу ах эгч, аав ээжээсээ авсаар байдгийг та бүхэн мэдж байгаа. Тийм болохоор монголчуудын хүүхэд багчуудын гэрийн сургаал гэдэг үгэнд үндэсний зан заншил, түүний онцлог агуулгадж байдаг. Тэгээ гэр бүлийн хүмүүжлийн талаарх түүхэн сургаал тэр дотроо судалгаанд ч гэсэн бас яг үнцэн бүхий их сурвалжтай тийм сургам хүмүүжүүлэх аргууд байгаад байдаг. Тэгээ тийм болохоор тэр аргуудыг зогсолтгүйгээр залуу эцэг эхчүүд ахмад ах эгч эцэг эхчүүд өвөө эмээгээс суралцсан дараа хойч үеийнхээ хүүхдүүдэд үргэлжлүүлэн зааж өгч хүмүүжүүлэх гарын сайн авлагыг өвөг дээдсээсээ түрүү үеэсээ бид нар авч явах хэрэгтэй байдаг. За тэгвэл тэр дундаасаа бид нар юуг онцлох вэ гэвэл өнөөдөр маш олон онцлох зүйл байгаа хэдий ч зөвөрт зөвгээр сургам хүмүүжүүлэх аргын тухай ярилцъя гэж бодож байгаа. Тэгэхээр хүүхдийг багаас нь Монгол эртний уламжлалт аргаар гэх юм бол өнөөдөр үгтэй холбогдуулан ярьж байгаа гэдэг утгаараа ийм Монгол соёлд байдаг үгнүүдийг хэрэглэгээл аргал хомоол түүлгэх, аяг шаазан төхөөлөх зэрэг баг аар сар ажил хийлгэснээрээ 3-4 наснд нь за тугал хураг хариулуулдаг байгаа. За 6-7 наснд нь морь унуулж хангалттай сурчсан, 15-16 наснд нь хүүгүүдийн хувьд бол мал аж ахуйн ажлыг ер нь торохгүй бүрэн хийж чаддаг. Охтуудын хувьд болохоор ойж хатгах, сүү цагаан эдээ боловсруулах зэрэг ажилд аль хэдийнэ бэлтгэгдсэн байдаг байгаа. За тэгээд хүүхэд ажил хөдөлмөр хийхдээ эцэг их ахмадуудаа даган дуурайх, хамтран ажиллах зэрэгээр хөдөлмөрт сурдаг нь ахан сургадаг, дүүн сонсдог гэдэг энэ үгээр ирлэрч байдаг. Энэ нь аль хэдийнэ биднэрт өвлөгдөж ирсэн Монгол хүүхэд хүмүүжүүлэх арга барилын нэг байгаа. Тэгэхээр зөрчсөн үгээр сургам хүмүүжүүлэх тал дээр бол өргөжлүүлээд ярихад угаасаа сургам хүмүүжүүлэх гэдэг энэ зүйл хоёр үгээр хэлэх юм бол бас яг
хүнд бэрх ажил гэж бас хэлэх юм те. Энэ хүнд бэрх гэсэн тодорхойлолттой энэ ажил ямагт хин нэгний буюу ганц хүний ажил ерөөсөө байдаггүй. Тэгэхээр хамтын хүчээр үргэлж олноороо нөлөөлж байдаг зүйл учраас бие хүн бол одоо үнэхээр одоо нийгэмд ганцаараа байх боломжгүй. За нийгмийн хамт олонны бүтээгдэхүүн гэж хэлээд байгаа. Энэ хамт олон байх ёстой дадал хөвшилд багаас нь зааж сургах бас тодорхой хэмжээнд энэ хамт олонч байх гэдэг зарчимд захирагдах үе олон байдгаа гэдгийг бид нараас хүмүүжүүлэх үйл явц дондоо ойлгуулдаг байгаа. Тэгэхээр хүмүүжлийн энэ зарчмын тусгал болсон одоо EVE-ийг эрхэмлэж хамт олныг өргөмжлөн одоо хүндэтгэх сургаалаар илэрсээр байдаг. За тэгвэл энэ юуг олж харах боломжтой гэхээр EVE-тэй найз нөхөдтэй хамт олонч байна гэдэг бол хүний мэс ноён нурууг үзүүлэх гол үзүүлэл болдгоо гэж өглөгдөж ирсэн байдаг. Тэгэхээр энийг бид нэр ямар зүйрц зүгнээс харах вэ гэхээр цувч явсан барнаас цуглаж суусан шаазгаа дээр гэх буюу эвтэй бол хүчтэй олонний хүч олонгүй далай гэх зэрэг зүйрц зүг олон байдаг. За эдгээс харах юм бол эвтэй олон хүн байлаа ч гэсэн эвтэй байх гэдэг хамгийн чухал. Эвтэй найрамдалтай биш бол хамт олон болж чадахгүйг илэрхийлж байна. Дээрэс нь олуула байгаа гэд эв гэдэг зүйл байхгүй бол тэр олонгүй далай гэдэг зүйлийг бид нар мэдэрч чадахгүй, одоо үр ачийг нь харж чадахгүй гэсэн үг байгаад байгаа. Тэгэхээр эвтэй байна гэдэг маш чухал байгаа. Тэгэхээр эвтэй бол хүчтэй, олонний хүч олонгүй далай, цовж явсан барнаас цуглаж суусан шаазгаа дээр гэсэн энэ үгнүүдийг та магадгүй ойрын үед сонсоогүй байсан бол та өөртөө айлуулах олон дахин сануулаарай гэж хэлэх байна. Магадгүй гэрийнхаа хөрөгчөн дээр бичиж тавих ч юм уу, эсвэл ажлынхаа хажуудаа байдаг самбар дээр бичиж тавих гэдэг ч юм уу те. Хүүхэдтэй хэлхийн тулд та өөрөө гэсэн үзэл бодол дотроо энэ зүйлийг ойрхон өөртөө сануулад өөрийнхөө амьдралд хэвшил болгосон, амьдралдаа гаргадаг дадал үг үйлдэл болгосон байх юм бол эргээ таны хүүхэд хүмүүжил болоод эргээд юмд хандах хандлагт тань айгүй их нөлөөлнө гэж бодож байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй гэр бүлийн хоорондын харилцаа, бас эцэгийн хоорондын харилцаа, эцэг их нь хүүхэдтэй, хүүхэдний эцэг ихтэйгээ харилцах энэ харилцаанд маш сайнаар нөлөөлнө гэж бодож байна. За тэгвэл өнөө нийгэмд мэдээж бие даасан одоо чадвар маш чухал байгаад байгаа. Бие дааж олон зүйлийг зэрэг амжуулж чаддаг энэ чадварыг хүлээн зөвшөөрöd байгаа энэ нийгэм хэдийч хамт олноор юмыг хийнэ гэдэг маш чухал байгаа. Тэгээ тэр тусмаа ганцаараа байхаасаа илүү хамт олноороо хамтдаа хийх, хамт олонч байх гэдэг энэ зарчмыг одоо хүмүүжлийн ажилд баримтлана гэдэг аль олонхыг буюу илүү их хүч чадалтай ухамсарлгүйгээр одоо дагах биш, сонголттой, зайлшгүй байх хэрэгтэй зүйл гэдэг бас анхааруулж ойлгуулдаг байх хэрэгтэй. Учиргүй л яг хамт олон байх ёстой гэл энд ч хүмүүс цуглахаар нь тийшээ ч нэг очиод тэнд ч нэг цугларалт болохоор нь тийшээ ч нэг очиод энэ зүйлийг ойлгуулах гэхээсээ илүү хамт олонтой байхын ач тус тэр дундаа EVE-тэй хамт олонтой байхын ач тус. За тэгээд сайныг дагуул сарны гэрэл гэдэг шиг сайн хамт олныг сонгосон үед амьдралдаа нөлөөлж байгаа нөлөөллүүд за саарыг буюу сөргөөр нөлөөлөд байгаа хамт олон дотор байхдаа амьдралд нь хэрхэн яаж нөлөөлөх тухай бас хүүхдийнхээ нас сэтгэхүй онцлогтон тохируулаад бас зааж сургаж хэлж байх хэрэгтэй байдаг. Бид нэр цаасч цээш нааш урагдахгүй хүн хэлхээс нааш гэж биднийг хэлдэг байд. Яг тэрнийгээ бид нэр амьдрал дээр үнэхээр хэрэгжүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр үнэхээр сайныг дагуул сарны гэрэл, мууг дагуул могон хорлоо. Найзаар нь түүнийг таних гэх мэтлийн илэрхийлсэн байдаг олон сайхан сургаалдаг зөөрцсөн үг, ийм сурган хүмүүжүүлэх зүй тогтол гэж хэлж болох. Дээрээс нь шалтгаан гэж хэлж болох. Дээрээс нь үргэлжлүүлээд ямар үр дагаврыг бид нар сая ярьсан те үзэх боломжтой вэ гэдэг энэ тухай ч гэсэн харилцан холбоо байдаг гэдэг энэ зүйлийг хамгийн сайнаар ойлгуулад хамт олонч байх зарчим. За дээрэс нь ардын ёс заншлын зүйлс, тоглоом, наадмын хэлбэрт бас оруулсан тийм зүйлс ч гэсэн зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр эдгээр зүйлсийг бид нэр өргөжлүүлэн хойч үедээ зааж сургаж хэлж ойлгуулж ухааруулж явах хэрэгтэй байдаг. За гуравт нь юу гэхээр
Сургууль хүмүүжүүлэх үйл ажиллагаанд баримталж ирсэн бас нэг зарчим бол хайрын дотроо хална гаднаа гэдэг нэг зөв байгаад идэг штеп. Энэ нь болохоор дундыг баримтлах гэдэг төв ёс болгох учиртай гэсэн юм илэрхийлэл байдаг. Монголчууд хүүхдээ инхрээлэн хайрлаж халамжлан өсгөдөг боловч ухаангүй хайрлаж бурхан мэт үзэх эсвэл хүссэн болгоныг гүйцээхийг цээрэлдэг байсан байгаа. Тэгээ энэ бол маш сайн уламжлал. Тэгэхээр энэ уламжлалыг ч гэсэн төв ёс болгох учиртай гэж хэлээд байгаа нь хайрын дотор хална гадна гээл учиргүй хүүхдийг гаднаа ил тод зэмлээд бай гэж байгаа юм биш. Нөгөө алтан дундаж гэж гоолч гэж ярьдаг шиг инхрээлэн хайрлаж халамжилж байгаа бол тодорхой хэмжээд ингээд хайр халамжаа илэрхийлээд өөрийнхөө хүслийг доош нь тавиад хүүхдийнхээ хүслийг уртл болгох үе байх бол хүүхдээ сурган хүмүүжүүлэх тал дээр бодолцож үзсний үндсэн дээр зарим тохиолдолд цэмлэлийг, зарим тохиолдолд хатуугийг, зарим тохиолдолд өөрийнх нь хүссэн болгоныг өгөхгүй байх тохиолдлууд бас байх хэрэгтэй. Тэгэхээр энийг бүр тэгэх хэрэггүй гэхээсээ гадна бүр хүссэн болгоныг нь гүйцэхийг цээрэлдэг байсан тийм хэв дадал бас арга барил байгаад байгаа. За дөрөвдүгээртний үгээр Монгол ард түмний сурган хүмүүжүүлэх зүйн нэг үндсэн зарчим бол хүний нэр төрийг туйлаас эрхэмлэн хүндэлдэг явдал байдаг. Чухамдаа энэ ямар зарчмын үүднээс хүнийг хүний эсрэг чиглэсэн ч юм уу эсвэл нэр хүндийг нь хохироосон шинжтэй байх эсгүйг багаас нь зааж сургасан байдаг. За тийм болохоор янз янзын үзүүр зүг байдаг л да. Тэгэхээр тэр дундаас хэлэх юм бол хүний муу хүр дайдаг, хөрцний муу чулуу дайдаг гэдэг үг байдаг. За муу хүн сонжооч, мухар үхэр сэжээч гэдэг ч юм уу тий. Янз янзын сурган хүмүүжүүлэх зарчим байдаг. Тэгэхээр хүний нэр төрийг хүндэтгэх ёстой гэдгийг бид нэр жоо хатуу боловч эдгээр үгээр гэсэн бид нар суралцах боломжтой. За бид нар өнөөдөр ч гэсэн маш их хэрэгэлдэг үгний нэг бол нэр хугарахаар юу лээ? Яс хугар. За нэрээ барахаар юу лээ? Насаа бар гэсэн ийм үг байхыг бас санаж байгаах гэж бодож байна. Тэгэхээр хүн байхын утга учир нь бас нэр төртэй шууд холбоотой гэж үзэж байсан учраас нэр хугарахаар яс хугар гэдэг энэ үгийг хэрэгжилж байсан гэж бодож байгаа. За тэгэхээр энэ хүмүүжлийн зарчмын нэг болоод байгаа энэ хүний мөн чанарыг илтгэж байгаа. Эр хүн 7 унаж 8 сэхэн тугалж хариулан тугч байрна гэх мэтчлэн ийм санаа нь өнөөдөр ч ядарч доройтож байсан ч удахгүй сайжирнаа. Дээш нь дэвшин дээшэлнэ гэсэн энэ үг дээрэс нь алдаа эндэгдлийг нь уучлан урам хайрлаж ухаан суулгадаг энэ арга ухаан ч гэсэн бидний амьдралд өнөөдөр ч гэсэн айгүй үн цэнтэй байгаад байгаа. Тэгэхээр яах вэ нэг удаа алдаал үз тугалж харуулна тугч байрна харин тийм ээ гэд хүүхдтэй чихлэх байна. Найздаа ч заримдаа энэ зүйлийг сануулж болох юм те. За тэгээд монголчууд сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаас шүүмжлэх, ичээх, шоглох аргыг бас хэрэгэлдэг байсан боловч дайрч доромжлох, гүтгэх, зарим тохиолдолд гутаах, хүнд байдалд орох хэмжээний тийм хатуу үгийг бас хэтрүүлэн хэрэгэлдэггүй тийм ёс заншилтай байсан. Тийм ч учраас хүний нэр төрийг боддог, хүндэлдэг байсан учраас хэтрүүлэн шүүмжлээд байдгүй. Олон хүмүүсийн дунд ичээгээд байдгүй. За дээрэс нь найзууд хүүхдүүд хоорондоо ч гэсэн шоглож болохгүй гэдгийг зааж сургасаар байдаг. За дээрэс нь ер нь монголчууд сурган хүмүүжүүлэх гэдэг бол нэгдмэл нэг жороор хийдэг ажил биш ээ гэдгийг мэддэг байсан учраас хүн тус бүрийн онцлогийг харгалзан тус бүрийнх нь онцлогтон тохирч ханддаг байсан гэдгийг харах боломжтой байдаг. Тэгээ энэ нь юу гэхээр хүн болгон адилгүй, хөлөг болгон жороогүй гэсэн сайхан зөөр үгээрс энэ зүйл илэрдэг байгаа. Тэгэхээр монголчууд хүн тус бүрийн онцлогийг тооцоолоод хүмүүжлийн зохистой арга барилыг олж чаддаг. Өөрөөр хэлэх юм бол сэтгэл судлалын хэмжээнд үндэслэлтэйгээр, мэдлэгтэйгээр, туршлагатайгаар ханддаг байсан гэж харж болох юм.
Тэгэхээр хүмүүсийг одоо хүнийг хүмүүжүүлнэ гэдэг, төлөвшүүлнэ гэдэг, сургууль хүмүүжүүлнэ гэдэг энэ амьдралын туршлага мэдлэгтэй үндэслэсэн үйл гэдэг одоо байдлаараа үлгэрлэх, үг яриагаараа сургамжлах одоо байдлаар хүнд байн одоо тогтмол дээрээс нь системтэйгээр нөлөөлж байдаг зүйл. Тэгэхээр сургууль хүмүүжүүлэх гэдэг нь хүүхдэд нийгмийн туршлага эзэмшүүлнэ гэж бас хэлж болох одоо тодорхойл бас байдгаа. Тэгэхээр энэ нь амьдралын хэмжээг ойлгож одоо хэрэгжүүлж болдог. Тэгэхээр хүүхдийг хүмүүжүүлэхдээ томчууд амьдралын туршлага мэдлэгтэй үндэслэн үйл бас үг одоо хандлагаараа үлгэрлэн өөрсдийн хэлж ярьж байгаа тэр яриагаараа сургамжлах замаар тухайн зүйлийг зөвшөөрч хориглох үедээ хориглож, цээрлүүлэх үедээ цээрлэж байсан ийм арга барилуудыг хэрэглэдэг байсан байгаа. Тэгэхээр үнэхээр Монгол ардын хүүхэд хүмүүжилд маш олон зүйл байдаг боловч уламжлалт аргууд дундаас өнөөдөр бид нэр үг гэдэг хэрэглүүрийг бариад тэг үг гэдэг зүйлийг бариад ямар хүчтэй байдаг вэ? Эргээд яг уламжлалт арга дотроо бид нар зөвхт зүгийг илүү одоо тодорхойлоод ямар зөвхт зүгийг бид нар хэрэгэлдэг байв. Хүүхэдтэй хэрхэн нөлөөлөхийн тулд бид нар ямар одоо үндэслэлтэйгээр ямар хандлагатайгаар яаж хандах ёстойг бид нар бас өнөөдрийн товч бөгөөд тодорхой цөөхөн хэдэн боловч одоо зөвхт зүгэн дээрээ жишээ аваад ярьлаа. Тэгэхээр үнэхээр монголчууд сайн үгийг эмтэй, муу үгийг сумтай зөвлөдөг гэсэн энэ үгийг та бүхэн бас бодолцоод мэдээж байгаа улс орныхоо сурах зүйлээс нь суралцалгүй авах гээхийн ухаанаар та бүхэн Монгол соёлоо алдагдуулж гээгдүүлэхгүйгээр байгаа улс орныхоо суралцах зүйлийг бас суралцаад өнөөдрийн нэвтрүүлгийн доор ч гэсэн та өөрийнхөө бодож байгаа, санаж байгаа сэтгэлээ бас хуваалцаарай гэж хэлэх байна. Тэгээд үнэхээр үгийн талаар нэвтрүүлгийн эхэнд хилээд өнгөрсөн, зөөрлсөн хэдэн өгүүлбэрээ танд сонсгоод өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе гэж бодож байна. Үг хатуу боловч амьдралд тустай, эм хатуу боловч амьд тустай, инээсэн бүхэн нөхөр биш, ууралсан бүхэн дайсан биш, эргүү магтуулах дуртай, элжиг ачуулах дуртай гэх мэт олон сайхан үг байдаг шүү. Эргээд Монгол их сайхан хэлээ эргэлжүүлэн та бүхэн ирээдүйн хойч үедээ зааж сургаараа бас ёс заншлаа хүмүүжүүлэх уламжлалт аргаа ч гэсэн омарталгүйгээр та иргэн санаж сурган хүмүүжүүлэх аргадаа ч гэсэн оролцуулаарай гэж урайлан бас шинэ хичээлийн жилийг тохиолдуулан 9 сарынхаа эхний дугаарыг үгээр дамжуулан хүүхдэд нөлөөлөөрөө сайнаар нөлөөлөөрөө бас багш сурган хүмүүжүүлэгч магадгүй сонсож байх юм бол зөвхөн өөрийнхөө гэр бүлгээ зогсохгүй эргэн тойронд байгаа хүүхдүүд шавнартаа ч гэсэн сайнаар нөлөөлөөрэй гэдэг үднээс өнөөдрийнхөө нэвтрүүлгийг инхүү Монгол эх орныхоо хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга хэлбэрээс багахан хэсгийг хуваалцлаа. Тэгээд таны ажил үйлс онцгойлоод шинэ хичээлийн улирал эхэлж байгаа энэ үеийг эрч хүчтэйгээр баяр хөөртэйгээр итгэл найдвартайгаар өөдрөгөр эхлэн үнэхээр өөрсдийн хүссэн үр дүнг гаргаж яваасай. Амьдралд нь над жаргал баяр хөөр дүүрэн үр жимс арвин ургац хураах олтгой хэмээх сайхан өрөөлөөр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөж байна. Танд сайн сайхан бүхний гэсэй дийжин зүрхтэй нь илүү тод цоглож олон хүмүүст хайрыг түгэх олтгой хэмээн дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай гэж мэдлээ да. Баяртай.